Сайн байцгаана уу? Налагчуудтай хайрдаг үе. Мэдчилгийн хүргэлт энэ цаг мөчид хорвоод мэндэлсэн Хосгүй баярын өдрөнд тохиож байгаа хайртай охин Маралмаада хэмээн хаяглаж аав ээж дүүнэрийнхэн зүгээс илгээсэн маш гоё гинтийн бэлгийг уламжлах гэж байна. Амьдралын утга учирыг мэдрүүлж аав ээж хэмээх эрхэм алдрыг хайрлсан охин минь чамдаа хязгааргүй хайртай шүү гэсэн чин сэтгэлийн үгс бүхнээр аав ээжийнх нь гинтийн бэлгээр төрсөн өдрийн эзнийг маш гоё баярлуулцгаая. Өнөөдөр чи ертөнцөд мэндэлсэн өдөр Өөрийн шарнан чам Сайн байцгаана уу? Сайн баярлцгааж байна уу? Манай мэдчилгээ үргэлжилж байна. Бид нэгэн үжийн ээлжид гинтийн бэлгийн уламжлахаар их гоё баярын ширээн дээр ороод ирсэн. Бидний ээлжид шинэхэн зочноор хөрхөн Маралмаа сайтаж байна. За энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Маралмаа гадаа айгүй хүйтэн байна. Тэгтээ сэтгэлд их гоё дулаан мэдрэмж төрүүлэх ийм олон бэлэг аваад ирсэн шүү. Өнөөдөр бол 11-р сарын 15 ямар өдөр вэ? Төрс өдөр. Сайхан баярлж байна уу? Сайхан. За тэгэхээр одоо хоёуланг үзэн суугаа миний дүүгийн эрхэм дотны хүмүүс нийт найзуудын зүгээс дүүдээ нартад мэндэлсэн нандан сайхан өдөр төрсөн өдрийн гал халуун мэнд хүргэе. За баярлалаа. Маралмаа гинтийн бэлэг гэсэн чинь бараг л мэдчих шиг боллоо. Энэ олон бэлгийг эрхэм хүмүүс манай хамт олноор дамжуулж миний дүүд илгээсэн. Тэгэхээр одоо бэлэг хинээс үгүй гэж заавал асуух хэрэгтэй учраас би дахиад асуухаас энүүгээр их олон хүмүүс байна. Тэр олон дүүнэр байна. За тэгээд аав ээж юу яг хийнэ? Аав ээж баярлахт. Данч их сүрхий гараа явцсан. За тэглгүй яг хөө тэгэхээр эхлээд энэ бэлгийг гардуулахаас өмнө цэцэг шиг хөрхөн охинд ирсэн тэр чин сэтгэлийн мэдчилгээг уншиж өгөх шив. За яа. Хэрвээ хоёулаа хамт маш сайн сонсвол бэлэгний учир их тодорхой болно. Энэ загтал энэ омглон залуу насыг минь осорлож орчлонд мэндэлсэн охин өр минь чамдаа төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргье. Амьдралын утга учирыг мэдрүүлж алтан дэлхийд биднийг аав ээж болгож одоогоос 19 жилийн өмнөх энэ л өдөр бидэн хоёрт аав ээж хэмээх амьдралын хамгийн том алдрыг хайрлсан орчлон дэлхийгээс хүртсэн очир эрдэнэ минь чамдаа төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргье. Айлын том охин ачааны хүндийг үрэлцэж аав ээжийнхээ амьдралын өнгө болон мэндэлсэн өнөөдөр чиний минь баярын өдөр юм шүү. Чамдаа төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргье гэсэн байна Маралмаа. Тэгээд аав ээж хоёроос нь тусгаалan охин үрийн хайрал гэдэг шүлгийг заавал уншиж өгөөрэй гэсэн. Тийм учраас одоо дүүдээ зориулаад охин үрийн хайрал гэдэг шүлэг уншиж өгье. Охин үрийн хайрал сүрчигнийх нь үнэр сүүн дуусаад хайр болдог. Сүлжсэн гизгээ шууж боогоод гэргий болдог. Сүүл дунтаж өглөө эрт тусдаг ээж болдог. Сөсгөр охин чинь харна айл гэрийн гэргий болдог юм аа. Аавын хайранд эрхэлж өссөн охинд амьдралын их ухаан суудаг. Ээжийн хайранд эрхэлж өссөн охинд энэ орчлонгийн 9 эрдэм бүхрэдэн бүрддэг юм шүү. Айлных нь түргэн яах вэ? Анхны өрн төрөөд ээж болохоор уйхан болчихдаг. Аашных нь хурданч бас айл гэрийн гэргий болохоор уйхан болчихдаг. Амьдралын минь харин утга учир болсон охин үрийн амжиж аавын гэрт байхад нь хайрлаарай гэсэн гоё шүлгээр дүүдээ төрсөн өдрийн минь хүргэж шүү. Хамгийн эрхэм гэсэн гэр бүл нь охиноо их гоё баярлуулахыг хүссэн баха. Бас чам зориулаад их гоё баярын ширээ бэлдсэн байна. Яг одоо төрж байгаа сэтгэлээсээ хаалцъя. Ээж аавдаа онцгойлыг хэлэхцэл байна. За аав ээжтэй баярлалаа хайртай шүл гэж хэлээ да. Тэг яг тулаад ингээд үг гарддаг. Тэгэлгүй яах вэ? За. Тэгэхээр миний дүүгийн аашлан ирсэн нас нь аз жаргалаар дүүрэн байх болтугай. Учран зодгсон нас нь уян гэгшгэр дүүрэн байх болтугай. Төрсөн өдрөө хайртай хүмүүстэйгээ хамгийн гоё баярлаарай. Хин чинээ хэм зөрхөндөө ээжигээ багтааны вэсэ Инхи хөрхөн үрс минь ээждээ ирсэнд баярлалаа